За намайг зоригтой өвгтэй Эрдэнэ чимэг гэдэг. Нөхөр 3 хүүхэд өвгийнхөө хамт амьдардаг. Одоохондоо бол гэртээ хүүхдүүдээ өвгөө асраад байгаа. Нөхөр маань болохоор наран тул дээр тэрэгчин хийдэг. Мөнгөгүй хянаа ингээ нөгөө нэг зорьсон шийдсэн юм бол хүмүүс чинь за тэгээ ингээгээр шийдчих юм бол тэр дор айгуу хурдан бүгд ингээд бүтчихдээ юм билээ. Тэгээ бид нар ч одоо яана хойлоо мөнгөгүй юм чи яаж энэ байшингаа барьнаа л гэсэн. Тэгэл нэг өдөр ээж аавууд эмээ өвнөр маань туслаа. За ерөөсөө ингээд яа гэл. Яг энэ эргэн тойрондоо тэгээ гэр бүлийнхэнд бол амар нөлөөлсөн байна. Тэгээ одоо манай энтлээ гашаагаа солиол янзалж байгаа. Тэнгүүд энэ байшингийн ах их хоёр бас аягүй сүрхээ ажилладаг. Тэгэл дуу хайчлаа нөгөө зүсэж цэцэг мэцэг тариал. Яг яаж хийсэн ингээл асуугаад. Төсөл тэнцээд хашаанд ийм гоё хүүхдийн саравч, савлуур, тоглоомтой басандаа манай гэр бүлийн хувьд айгүй сэтгэл өндөр байгаа. Хүүхдүүдээ бас нэг улсуур дээр тоглож моглоод тоглоом дээр тоглохыг ингээ харах бас нэг айгүй гоё ад жаргалыг мэдэрч байгаа юм чи. Залуу гэр бүлүүд ялангуяа одоо хашаа байсан ч юм уу хашаа гэрт амьдарч байгаа хүмүүст хэлгээд ерөнхийдөө их мөнгөөр биш те баг багаар ч юм уу тооцоолоод төлөвлөөд тэгээд байгаа юмаа зөв зарцуулаад те хашаандаа ер нь сайхан амьдарч болдсон шүү юмыг ашиглаж болдсон шүү гэдгийг хэлмээр байна.